хүрээлэнд одоо хүний аюулгүй байдлын шинжилгээнд ажиллаж байгаа бодвол доктор маань санаачлаа тэгээд одоо улсынхаа хэмжээнд эрүүл мэндийг болоод нийгмийн эрүүл мэндийг болоод улсын хэмжээнд одоо тэр нийтийн одоо анхаарал тавьчраад тэр байтугай үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл авчраад одоо ингээд бас хүмүүстээ бусад салбарын хүмүүс олон нийтэд ингээд мэдээлэл өгч байгаа баяртай байна. За миний хувьд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнд ажилладаг. За ингээд бол энэ одоо танилцуулж байгаа энэ ихтгэл бол энэ хүрээлэнд бол одоо яг хүний аюулгүй байдлын асуудал хариуцсан бол доктор болон за би бас одоо хамтран оролцоод хийсэн энэ судалгааныхаа үр дүн бол товч танилцуулахаар одоо ингээд хүрэлцэн ирсэн байна. За ер нь хүний эрүүл мэнд аж байдалд уур амьсгал одоо хэрхэн одоо нөлөө үзүүлж байна. Гол нь энийг үндэсний аюулгүй байдалтай холбон үзэх талаас нь бол харьцангуй Монголд бол шинэлэг гэж үзэж байна. Одоо энэ асуудлыг одоо бүгд одоо нөлөөлж байгаа гэж мэдж байгаа боловч яг одоо ямар байдалд байна вэ гэдгийг нь бол илрүүлэн гаргаж ирээд цаашдаа бид яах ёстой вэ гэдэг одоо энэ хүрээнээс нь бол авч үзхийг зорьсон. За тэгээд заах энэ агуулгыг өгч. За тэгээд энэ судалгаа бол хийх шаардлага хэрэгцээ байсан уу гэж мэдээж байгаа. Өнөөдөр одоо ярианд ч гэсэн маш их дурддаж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол эрчимтэй явагдаж байгаа гэдгийг бол бүгдээрээ мэдж байна. Энэ хүрээнд бол дэлхийн нийтээр анхаарч байна. Парисын хэлэлцээгээд том баримт хүчиг бол батлагдсан. Энийг хүрээнд бол улс орнууд бол бүгдээрээ нэгдэн ороод тэгээд өөрсдийнхөө одоо хүрээнд бол асуудлыг шийдэхээр үндэсний хэмжээнд бол бодлого зүйлтүүдээ гаргаад ингээд явж байгаа. За тэгээ энэ Парисын хэлэлцээр бол ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтөөс бид нар бол юу ахын тулд энэ аюулыг сүрхийн тулд бол шинжлэх ухааны шилдэг ололтод тулгуурласан үр дүнтэй дэвшилтэд арга хэмжээг бол зайлшгүй авах шаардлагатай байна гэдгийг бол онцолсон. Энэ хүрээнд бол улс орнууд болгоод тодорхойлоод явж байна. Тэгээд нөгөө талаас бол энэ түрүүн удуулган ярианд түн дурдгдсан 2022 онд буюу одоо өнгөрсөн жил бол Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ антропоцен 90 үед бол хүний аюулгүй байдалд тулгарч байгаа шинэ аюулын тоонд бол уур амьсгалын өөрчлөлтийг бол оруулсан. Ингээд бол уур амьсгалын өөрчлөлтөд бол өөрөө хүний аюулгүй байдалд бол маш их зөвөр нөлөөлж байна. Тэгээд дэлхийд дээр 7 хүн тутмын 6-д нь бол энэ хүний аюулгүй байдал бол алдагдсан байна гэдгийг энэ тайлан бол товч дурдсан байгаа. Тийм учраас одоо энэ аюулын эсрэг бол урьдчилан сэргийлэх одоо даван туулах одоо хор уршгийг нь арилгах арга хэмжээг бол зайлшгүй улс орнууд амж хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм одоо дүгнэлтүүдээс бол бид одоо судалгаа хийхийг одоо хэрэгцээ шаардлагыг бол олж харсан. За тэгээд мэдээж дэлхийн улаалаас судалтай уур амьсгалын өөрчлөлт одоо хүний аюулгүй байдал эрүүл мэндэд одоо хэрхэн нөлөөлж байна. Энэ цаашлаад үндэсний аюулгүй байдал одоо яаж нөлөөлөх юм бэ гэдгийг судлана. За энэ хүрээнд бол одоо Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн чиг хандлагыг харсан. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүний одоо буюу эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлтүүд ямар хөө төвшөнд байна. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлт Монгол улсын үндэсний аюулгүй байдал одоо үнэхээр одоо нэг тэр аюулгүй байдалтай алдагдахад хэмжээнд хүрсэн юм уу гэдгийг бол гаргаж ирсэн судалгаа болсон. За тэгээд энэ бол бид бол харьцуулсан байдлаар хийсэн ийм судалгаа. Анхдагч бол судалгаа биш бүх одоо дэлхийн хэмжээнд байгаа мөн одоо улс орны хэмжээнд гарсан байгаа статистик баримтуудыг бол аваад за тэгээд бол Улс нутгийн болон хөрш зэрэгэлдээ бусад улсуудын үзүүлэлтүүдэд харьцуулах байдлаараа бол манай Монгол улс одоо хаана явна, аль түвшинд нь явна гэдгийг харьцуулах замаар бол гаргаж ирсэн. За тэгээд энэ Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн чиг хандлага одоо ирээдүйн чиг хандлагыг бол манай их гарч нарсан дээр маш тодорхой дурдсан тийм учраас маш товчхон бол би ярина. Гэхдээ энд бол бид яг одоо энийг гаргаж ирэхдээ одоо ямар хөө одоо судалгаа ашигласан бэ гэхээр энэ дэлхийн хүрээлэн байгаа орчны гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг байдаг. Энэ Environmental Performance Index, мөн уур амьсгалын эрсдлийн индекс, уур амьсгалын өөрчлөлтийн индекс болон улсны стрессийн индекс гэдэг энэ бүгдээрээ одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор одоо улс орнуудын одоо байгаль орчны тэр төлөв байдлыг бол үнэлээд харьцуулаад бүгдээр ингэж гаргаж ирэх зорилттой ийм индексүүд бол дэлхийн нийтээр бол
одоо жил болгон ингээ гаргаа явж идэг янз бүрийн байгууллагууд гаргадаг. Гэхдээ ерөнхий хандлагыг бол энэ харуулж байгаа учраас бид энэ индексүүдийг ашиглаад ерөнхийдөө манай Монгол хаана явж байна гэдгийг бол гаргаж ирсэн. За тэгэхээр түрүүн бол дурдсан бид бол уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд бол эрчимтэй явж байна. Энэ дээр бол нөгөө температур бол нэмэгдсэн. Гэхдээ бол энэ дээр чиг хураашид бол байгаа. Гэхдээ бол нөгөө тодорхой хэмжээгээр нөгөө бид буурсан гэж яриад байдаг маань одоо сүүлийн үеийн судалгаагаар бол бага хэмжээгээр нэмэгдсэн байна гэсэн онцлогыг бол сая авлаа. Тэгэхээр энийг бол одоо залруулах зүйтэй. За тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн энэ өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг харахад бол ер нь бол манай орны экосистемд бол тодорхой нөлөөлөх нь бол тодорхой. Тэгээд нийгмийн эдийн засгийн салбараас бол түрүүнд дурдсанаар мал аж ахуй, газар тариалан гэдэг эдийн засгийн салбаруудад нөлөөлөхөөс гадна бол хүний эрүүл мэндэд бол хамгийн их нөлөөлнө. Энэ бол хүний эрүүл мэнд бол эрүүл мэндийн аюулгүй байдал бол энэ одоо тэгээд тодорхой хэмжээнд бол олгох юм байна гэсэн ийм сэрэмжлүүлэг бол байна. За тэгээд түрүүний энэ индексүүдийг ингээ харьцуулаад үзэхэд бол манай Монгол бол ер нь бол энэ хүрээлэн боо орчныхаа энэ гүйцэтгэлээр бол бид дэлхийн бусад улс орнууд хамгийн гол нь хоёр хуршууд энэ бүс нутагтайгаа харьцуулахад бол төдийлөн сайн биш байна. Яг энэ одоо энэ гүйцэтгэлийн энэ индексээр харагдаад байгаа энэ цаана бол нөгөө хүрээлэн боо орчны янз бүрийн нөгөө үзүүлэлтүүд явж байгаа. Тэгээд дээрээс нь бол уур амьсгалын өөрчлөлтийг бол давхар тооцсон явж байгаа. Тийм учраас бид бол энэ үзүүлэлтээр харьцангуй доогуур явж шүү. За энэ дундаа бол энэ хүрээлэн боо орчны эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг энэ үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтээр бол энэ дотор бол орчны бохирдол, нөгөө хог хаягдлын менежмент, дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтөд тасан цагт дээр арга хэмжээ янз бүрийн юмнуудыг тооцож үзсэн энэ үзүүлэлтээр бид бол одоо хоёр хуршөөсөө бол хамаагүй даа. За тэгээд дээрээс нь бол нөгөө дэлхийн дахинд бол энэ хүрээлэн боо орчны чиглэлээр маш одоо үлгэр жишээ болсон улс орнуудаас 2-3 дахин бага ийм одоо үзүүлэлтээр ийм оноотойгоор бол явж байна. Бид бол магадгүй нөгөө бидний одоо юу яагаад яриад байдаг те муу гэж яриад байдаг нөгөө Африкийн улс орнуудтай бол баг нэг хэмжээнд очсон иймэрхүү байдалтай явж байдаг. За тэгээд уур амьсгалын эрсдлийн индекс гэдэг энэ бол жил болгон гаргадаг энэ үзүүлэлт бол энэ бол нөгөө хөрөнгөлүүлсэн байдлаар ингээд 1999-өөс 2019 гээд ингээд жил ирэх тусам хөрөнгөлүүлээд ингэж гаргадаг үзүүлэлтээр 2019 оны байдлаар бол бид бол энэ дэлхийн одоо 100 гаруй улс орноос 22 дугаар байранд ингээд явж байгаа жишээтэй. Энэ бол яг нөгөө манай тохиолдож байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэрний нийгмийн эдийн засгийн нөлөө ороод энэ дотор бол ялангуяа 2 удаа тохиолсон томоохон ганцуудын нөлөө бол маш их үүрэг гүйцэтгэсэн манай улсыг одоо ингэж уур амьсгалын эрсдэл маш өндөр үр дүнгийн орно гэдгийг харуулах юм байна. За тэгээд энэ саяны энэ эрсдлийн индекс гэдэг үзүүлэлтэнд одоо юу багтж байна гэхээр одоо энэ тухайн одоо байгалийн гамшиг уур амьсгалын өөрчлөлтөд үүдэлтэй энэ цагуурын үзэгдлүүдээс бол гол нь нөгөө нас баралт буюу хүн амын нас баралт тэгээд дээрээс нь нэг хүнд ноцч байгаа энэ эдийн засгийн одоо хохирлын хэмжээгээр бол бид одоо өндөр одоо байгаа учраас бол бидний бол уур амьсгалын өөрчлөлтөд одоо эрсдэл бол өндөр юмаа гэдгийг бол ингэж харуулж байгаа. За тэгээд одоо түрүүнч бас харсан нөгөө нүс хүчлийн хэмжээг бол бид хичнээн одоо тэгээд зөвхөн хүн амтай тэгээд нэг хүнд нодж байгаа нүс хүчлийн хэмжээгээр бол өндөр гэхдээ ингээд улсынхаа хэмжээнд аваад үзэх юм бол манай нүс хүчлийн хэмжээ харуулж байгаа хэмжээ бол зөвхөн бага нэгсэн ингээд нэг хүнд нодохоор бол нэмэгдээд байдаг. Тэгээд нөгөө уул уурхайн үйлдвэрлэл ч юм уу одоо эрчимжиж байгаагаа бол жил ирэх тусам бол бидний одоо энэ нөгөө ялгарч байгаа нүс хүчлийн хэмжээ ч юм уу цаашид бол нэмэгдээд байна. Энэ бол дахиад нөгөө уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох, сааруулах гэдэг энэ бодлогуудыг бол бас одоо нөлөөлөх юм аа. За тэгээд нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн гол одоо юу байх гэдэг өртөх гээд байгаа тэр бас нэг зүйл бол уур амьсгалын усны стресс гэдэг үзүүлэлт байгаа. 2021 оны байдлаар ингээд дэлхийн улс орнуудыг харуулхад бол манай Монгол бол айл хэдийн ингээд мид хай буюу дундаж одоо өндөр стресстэй орнуудын тоонд орсон. Энэ усны стресс гэж юу хэлээд байна
байна вэ гэхээр усны ашиглалт болоод энэ хангамжийг одоо харьцуулсан ийм үзүүлэлт байдаг. Тэгээ энэ үзүүлэлтээр нь тооцох юм бол бид өнөөдөр одоо за хэдийн ингээд бас ингээд өндөр шүү гэдэг англи руу яваад орсон байна. Гэтэл одоо 2040 онд тэгээд ямар байх юм бэ гэсэн төсөөллийг аваад үзэх юм бол бид бол бүр энэ дээшээ хай гэдэг англи руу орохоор улаан англи руу орохоор байгаа хгүй. Тэгэхээр одоо түрүүн бас ачаараа тооч гэсэн илтгэлтэй ярьж байгаа ирээдүйд бол ус одоо нэмэгдээд байгаа юм шиг ингээд одоо тий харагдах боловч одоо алстай бол бид нөгөө усны стресс гэдэг ямар үйл явж орох гээд байгаа шүү. Тэгэхээр энэ бол бас л уран зохиолын өөрчлөлтөнд бид ямар байх вэ гэдгийг бол харуулж байгаа. За тэрний саяны зургуудыг бол дүгнээд хэлэхэд бол бид бол усны хомсдлоос улаантай үүсч болцсохгүй одоо хүний эрүүл мэндийн асуудал тэгээд дээрэс нь эрүүл мэндээс үүдэлтэй бол аюулгүй байдлын асуудал гарч ирнэ. Хүн хоорондын зөрчил тэмцэл мөрөлдөө их мэтийн одоо энэ болцсохгүй асуудлуудаас урьдчилан зэрэг харах хэмжээг одоо бид чиглүүлэх зайлшгүй шаардлага юм аа. За дараагийн нэг юм нь болохоор ерөөсөө уран зохиолын өөрчлөлтөд холбоотой хүний аж байдлын эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлт гэдгийг бас дэлхийн улс орнуудтай харьцуулан одоо харахыг болсон. За энд бол одоо дэлхийн хүчний ачаалал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын индекс, тэгээд эрүүл мэндийн индекс гэсэн ийм үндсэн 3 одоо индексийг бол авч үзсэн. Энэ бол бас дэлхийн улс бүх улс орнуудыг ерөнхийдөө нөгөө эрүүл мэндийн үзүүлэлтээр харьцуулаад байна. Ингээд Монгол улс хаана явж юм бэ, бид яах ёстой вэ гэдгийг ингэж харах зорилготой. За ер нь уран зохиолын өөрчлөлт хүний аж байдалтай human wellness well-being гэдэг юмд одоо хэрхэн яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг бол бид ингэж харж байгаа. Ер нь бол шилжих төлөвлөгөө одоо нөлөөлнө гэдгийг одоо бүгд зурдж байна. Ариун цэврийн байгууламж нөгөө үндэсний улсанд бол маш их нөлөө үзүүлнэ. Тэгээд хүнсний аюулгүй байдалд бол мэдээж тодорхой нөлөө үзүүлнэ. За тэгээ эндээс үүдэлтэй одоо нийгмийн одоо бусад одоо эрсдэл аюулгүй бий болно. Тэг хүний хөгжил бүлээл мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Өсвөлэн өвчин зовлон, за тэгээд стресс, ахад ядуурал гэх мэт дулаан нас илтгэл донд бол мэдээж түрүүн бол тодорхой гарсан. За уран зохиолын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө түрүүний илтгэгчид бас дурдсан учраас би бол товчхон үзүүлнэ. Мэдээж маш олон төрлийн одоо нөлөөллийг бол уран зохиолын өөрчлөлт үзүүлнэ гэж байгаа. Бүс бүсээрээ мэдээж ялгаатай. Гэхдээ манай Монгол бол одоо түрүүний дурдсанаас үүдэлтэйгээр бол хүнсний аюулгүй байдал нөлөөлөхөр байна. Мэдээж одоо эрүүл мэндийн өвчлөл нас барал тодорхой одоо эрүүл мэндийн одоо өвчлөлүүдийг бол үүсгэхээр байна. Гэх мэтээр бол эрүүл мэндийн нөлөө бол байна. За цааны түрүүний хэлснээр бол эрүүл мэндэд нөлөөлөх чинь улс ариун цэвэр, хүнсний аюулгүй байдал, орон байр зэрэг нийгэм бүрийн орчны асуудлуудыг бол нөлөөлнө. За тэгээд энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түрүүн бас эхний үг хэлэхэд бол өмнө сайхан доктор бас хэлж байна. Ер нь бол 30-аас 50 он гэхэд бол энэ уран зохиолын өөрчлөлтөөс үүдэлтэй нас баралт бол жил бүр 250 мянгаар нэмэгдэнэ. За тэгээд 30 он гэхэд бол уран зохиолын өөрчлөлттэй холбоотой зардлууд бол тэрбумаар ингээд нэмэгдэж эхэлнэ шүү. Тийм учраас энэхүү ачааллыг одоо даах, төсвөрлөх тэр чадвар бол улс орнуудад ялангуяа энэ хөгжиж байгаа эсвэл хөгжил дараа энэ буруу улс орнуудад бол маш их ачааллыг бий болгоно. Ялангуяа эрүүл мэндийн салбарт нь гэдгийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол анхааруулж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бол арга хэмжээнүүдийг улс орнууд бол эртнээс авах зайлшгүй шаардлага байгаа. За ингээд ерөнхий нөгөө харьцуулсан юмудаа харахад бол нийт өвчний ачааллаар бол дэлхийн улс орнуудыг ингээд 2019 оны үр дүнгээр харьцуулаад үзэхэд бол Монгол бол одоо дунд хавцаанд явж байна өнөөдөр. Энэ бол бид одоо сайн ч биш, муу ч биш явж байна. Гэхдээ халдварт бус өвчний ачааллаар Монгол бол өнөөдөр дэлхийд бол тэргүүлж байна. Одоо энд ингээд тэр голд ингээд шинээр өнгөөр харагдаж байгаа. За энэ дээр одоо зургийнхаа тайлбарыг би тавхан бас үзүүлнэ. За тэгээд ер нь бол энэ орлогоос бол өвчний ачаалал бол маш их хамааралтай байдаг. Орлого сайтай улс орон хүн бол тэг өвчин тусганд бага тэр хэрээр урьдчилан сэргийлэх дээрээс нь тусчлаа гэдэг тэр хүний эмчлэх хэмжээний зардал тэр бол хангалттай байна гэсэн. Энэ графикаас ч гэсэн та бүхэн харж байгаа. Өнөөдөр Монгол бол энэ улаан тушаар явж байна. Тэг энэ бол яг хөөхлөөр би GNI буюу үндэсний нийт орлого тэргээр бид нар баг тэрнээсээ одоо нөгөө нэг хүнд ногдож байгаа 100 мянган хүнд оногдож байгаа өвчний ачаалал гэдэг юм аа бол харьцангуй өндөр болж байгаа байхгүй юу.
За тэгээд энэ саяны 3 графикийг нийлгээд хэлэхэд бол бид бол одоо энэ үзүүл өвчний ачаалтынхаа үзүүлэлтээр бол нөгөө хурц орнуудаас аль хэдийн маш дагуу үзүүлэлттэй байна. За тэгээд халдвар тус өвчний ачаалаар бол 100 мянган хүнд гэхэд 30-аас 35 мянган одоо ийм нийлж оногдож байгаа гэдэг чинь бид өнөөдөр бол маш өндөр байна энэ халдвар тус өвчний ачаалаар. За тэгээд үндэсний нийт орлогын хэмжээ бол өвчний ачаалтаа шууд уруу хамааралтай байдаг. За тэгвэл Монгол одоо өнөөдөр бол энэ халдвар тус өвчний ачаалаар хамгийн өндөр байна гэдэг чинь эсвэл дахиад аюулын ханга байгаа байхгүй. За ингээд энэ халдвар тус өвчин гэдэг дунд бол бид юуг олж харж байгаа гэхээр нөгөө цус саралтын шалтгаантай нас оролтын түвшин. За 2021 оны байдлаар ингээ хараад үзэхээр манай Монгол бол одоо энэ Сиерра-Леон, Хойд Солонгос гэх мэтийн улсуудтай бараг дүүцүүц хэмжээнд маш өндөр. За нөгөө манай хурц орнууд бол биднээс харьцангуй бага хүн амын тоо хичнээн олон байдаг ч гэсэндээ яг одоо энэ одоо нодж байгаа нөгөө цус саралтын шалтгаантай өвчлөр бол бага байна. За тэгээд зүрх судасны шалтгаантай энэ өвчний шалтгаантай нас баралтын түвшнээр манай Монгол хаана явна вэ гэдэг талаар бид бол одоо бас л өндөр байна. Нөгөө хоёр хөшөөл аваад одоо хамгийн гол одоо индикатор болгоод аваад үзвэл бол бид тэднээс бол аюул өндөр ийм одоо түвшинд явж байна. За тэгээд дээрэс нь нөгөө Станы орнууд гэж нэрлэгддэг тийм энэ орнуудтай бол яг хөө тэднээс харьцангуй бага нэг боловч өнөөдөр бол манай тусал өндөр байгаа хгүй энэ бүхний цаана юу байна гэхээр мэдээж нөгөө эрүүл мэндийн салбарын үйлчлэгээр бид нэр ярих ёстой, бүх тогтолцоог нь ярих ёстой. Тэрний цаана дахиад нөгөө суур асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хүний байгаль орчны нөлөө бас байгаа шүү гэдгийг бол тусгай зүгтээ ялангуяа зүрх судасны өвчлөл дээр бол бид агаарын бохирдлыг одоо ярихгүй байхын арга байхгүй. За тэгээд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн аюулгүй байдал гэсэн индекс байдаг. Global Health Index, Security Index гэх. За энэ Security Index-ээр бол 2021 оны байдлаар аваад үзэхэд бол Монгол одоо ингээд тэр хурц орнуудтайгаа ерөнхийдөө ингээд үзэхүнц хэмжээнд явж байгаа байхгүй. За тэр нь юу харж байгаа гэхээр за бид одоо ингээд дэлхийн улс орнуудыг аваад үзэхлээр нөгөө хурц орнууд за тэгээд Казахстаныг одоо хамгийн ойрын жишээ болгоод ингээд дуртахад бол тэднээс бол харьцангуй жоохон бага түвшинд явж байна. За энэ бол яг нэг сайн үзүүлэлт биш гэхдээ одоо төдийлөн айхтар бол муу үзүүлэлт гэж бодохгүй байна. За тэгээд энэ дотроо одоо бүрэлдэхүүн үзүүлэлт нь гол нь юу байна вэ гэдээ хараад үзэхээр бол нөгөө эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцоо хэвшүүлэх болон эрсдлийн удирдлага гэсэн ийм одоо дэд бүлгүүдээр нь аваад үзэх юм бол хамгийн сул байгаа нь бол эрсдлийн удирдлага сул биш хамгийн одоо өндөр оноо авсан байгаа нь аахгүй. Тэгэхээр бид хамгийн муу юу байна гэхээр манай эрүүл мэндийн тогтолцоо бол өнөөдөр урьдчилан сэргийлэх тал дээр тэгээд тогтолцооныхоо хувьд бол бас хамгаалалтгүй оноо авчижээ. Энийг одоо бид сайжруулах шаардлага зайлшгүй байна. За тэгээд эрүүл мэндийн индекс гэж бас үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтийг бол харахаар одоо өнөөдөр бол Монгол улс яг энэ нөгөө эрүүл мэндийн тогтолцоо дотроо бас тодорхой үзүүлэлтүүдийг аваад үзсэн. Энэ харьцуулсан үзүүлэлтээр бол бид харьцангуй одоо тийм ч муу биш нэг 67.7% гэсэн үзүүлэлтээр бол явж байгаа юм байна. За тэгээд сая бол одоо нөгөө байгаль уур амьсгалын өөрчлөлт гэсэн суурь дээр ерөнхийдөө одоо нэг эрүүл мэндийн салбар тэр дундаа бол тэрний одоо гол хэлж болсон хүн амын эрүүл мэнд өвчлөл ямар байна гэдгийг одоо ингээд улс орнуудтай харьцуулаад судлаад үзсэн. За тэгээд дараагийн ээлжинд бол ер нь энэ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөт үндэсний болоод хүний аюулгүй байдал гэдэг энэ ойлголтод бол яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг нь бол харахыг одоо зорьсон. За ер нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуульд бол ерөөсөө одоо үндэсний язгуур ашиг сонирхол гэдэг юу багтдаг вэ гэхээр за тэгээд Монголын ард түмний соёл иргэн шил за тэгээд хил хязгаарнуудын бүрэн бүтэн байдал тусгаар тогтнол гээд явж байгаа хамгийн сүүлд бол ерөөсөө экологийн тэнцвэртэй хөгжил гэдэг зүйл бол багтдаг юм аа. Эдийн засгийн тогтвортой байдал ч гэсэн юм байна. За тэгээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бол маш тодорхой заасан байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийг бол бүр 3-5 заагаад өгсөн. 3-4-т бол Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх
аюулгүй байдлыг нь хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг нь баталгаажуулах, гэмт хэрэг халдлагын золиос болохоос хамгаалах нь бол хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэдэг нөгөө хүний аюулгүй байдал гэдэг томьёолыг энд оруулсан. 3-5 дээр бол байгаль орчны тэнцвэрийг хадгалаад уур амьсгалын нөөцөд усны нөөцийг хамгаалсан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройлын сөрөг үр дагаврыг зөвлөрүүлэх, за тэгээд биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлсэн орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл гамшигаас болоод хүний эрүүл оршин амьдрах нөхцөл, тэр хүрээлэн байгаа орчныг бол хамгаалах. Энэ бол одоо манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заашгүй нэг одоо чухал хүчин зүйл шүү гэдгийг бол оруулсан. Тэгэхээр бид бол энийг бодлого хөтөлбөртөө бол аль хэдийн тусгай өгчжээ. За тэгээд өнөөдөр тэгтээ уур амьсгалын өөрчлөлт бол яг үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хэмжээнд хүрж гэнэ үү үгүй юу гэхээр бол яг одоо түрүүний заасан хуулийн залтыг барих юм бол экологийн тэнцвэрт байдал одоо тийм хангагдсан байна уу гэвэл одоо бид одоо хангагдаж чадахгүй байна гэж үзэхэр байгаа байхгүй юу. За тэгээд уур амьсгалын өөрчлөлт бол аль хэдийн бидний одоо өдөр тутмын амьдралд одоо нийгмийн эдийн засгийн амьдралд бол нөлөөлөд эхэлсэн байна. За тэгээ энэ бол ерөөсөө нэг юм уу хэд хэдэн салбарын асуудал биш, ерөөсөө ингээ үндэсний хэмжээний суур асуудал тэр байна дэлхийн хэмжээний одоо суур тулгын асуудал болоод өөрчлөлаа. За тэгээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүний аж байдал, эрүүл мэндэд үүсэж байгаа хохирол бол бүх нийтийг хамарсан шинжтэй байна. За тэгээд хор нөлөө нь бол мэдээж одоо маш их байгаа учраас үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн одоо тэр дээр 3-2-т заасан хүний эрх хэрэгжүүлээ баталгаатай хангах гэр боломж бол үнэхээр өнөөдөр бол хомсдож байна. Тийм учраас бид бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд энэ асуудлыг авч үзэхээс аргагүй болжээ. За тэгээд одоо ирээдүйд яах юм бэ гэхээр одоо мэдээж Монгол хүн болоод эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах нөхцлөөр бол хангагдаад ингэж байж явах хэрэгтэй, амьдрах ёстой. Гэтэл одоо энэ нөхцөл байдалд бол аюул учруулж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтийг нөлөөгөөр нь бол одоо тийм шилжилт хөдөлгөөнд түрүүнд урьдсан хүнсний аюулгүй байдал ус ариун цэврийн асуудлууд бий болж байна. Хүний хөгжил, хүний аюулгүй байдал бол аюул учирч одоо тэгээд хүн амын дийлэх олонх ялангуяа энэ эмзэг бүлгийн хүмүүст бол маш их нөлөөлөхөөр байна. За тэгээд одоо уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд учирч байгаа сөрөг нөлөө олох энэ халдварт өвчин, зүрх судасны өвчлөл, тархины цус аралт зэрэг одоо энэ одоо нийт хүн амьд тохиолдох харгалт нь одоо нэмэгдэж байна. За тэгээд нас баралтаар бол өндөр байна гэдэг чинь бол аюулын хаалт илэрч байна. Тийм ч учраас бол бид бол энийг бол үндэсний хэмжээний аюулгүй байдлын асуудал мөн гэж үзэж байгаа. За тэгээд одоо эцэст нь юу гэж хүрэх вэ гэхээр одоо харчилсан судалгаанууд одоо энэ бүхнийг аваад үзвэл бол Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлттэй эмзэг өртөмхий бөгөөд хүн амын аж байдал эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө бол өндөр байна гэдгийг бол бүтээн зөвшөөрлөхөөр аргагүй байна. За тэгээд энэ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас одоо түрүүний одоо дурдсан одоо бүх одоо нийгэм эдийн засгийн сөрөг байдлууд бол бий болох нь нэгэнт тодорхой болж байна. Тийм учраас одоо энэ бүгдийг одоо бид яаж хийх вэ гэдэг тэр бодлогын арга хэмжээ бол зөвхөн заашгүй тавигдах юм аа. За тэгээд одоо ингээд хүн амын дундад халдварт бос өвчний шалтгаантай энэ өвчний ачаал бол хамгийн өндөр байна. За тэгээд түрүүний дурдсан зүрх судасны өвчний шалтгаан насралтаар бол дэлхийд 17-д бид нар орж байна. За дээрээс нь тархины цус гаралтын энэ шалтгаантай насралтаар бол дэлхийд бүр 3 дугаарт орж байна. Тийм ч учраас одоо энэ эрүүл мэндийн аюулгүй байдал гэдэг энэ тгсээрээ бол бид бол бүс нутаг хурц зэрэгэлдээ энэ орнуудтай харьцуулахад бол хамгийн бага буюу юугаараа хамгийн бага байна гэхээр түрүүний одоо үзүүлсэн урьдчилан сэргийлэх болоод тогтолцооны үзүүлэлтүүдээр бол хамгийн доогуур байгаа учраас тийм учраас бол уур амьсгалын өөрчлөлт бол хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд бол нөлөөлөх хэмжээнд бол хүрсэн байна. Тийм ч учраас одоо бид бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тэр бүх одоо чадварыг нэмэгдүүлэхийн тулд бол одоо тодорхой хэмжээний саад одоо бэрхшээл биднэрт бол учрах нэ. За тэгээд нэгэнт одоо бий болоод байгаа энэ өөрчлөлт хүний эрүүл мэнд аюулгүй байдалд учраад байгаа сөрөг үр дагаврууд бол үндэсний аюулгүй байдал, хүрээлэн орчны аюулгүй байдал, хүний аюулгүй байдал төвшөнд хүрснийг бол харуулж байна гэж дүгнэж байна.
За тэгээд эндээс болоод одоо бид цаашид яах ёстой вэ гэхлээр юун түрүүнд бол урамслын өөрчлөлтийн хүний аж байдал эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөлийн бүр системийн түн шинжилгээг хийгээд стратеги шинжилгээ хийж хариу арга хэмжээний стратегийг одоо боловсруулах одоо зайлшгүй шаардлага байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа. Тэгэхээр одоо цаашид бол ийм урамслын өөрчлөлтийн асуудал энэтэй холбоотой одоо нийгэмд тулгамдж байгаа энэ асуудлуудын талаар бол яг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд стратеги судалгааны хүрээнд бол тодорхой судалгаануудыг бол цаашид ч гэсэн бид хийгээд явна. Тодорхой бодлого зөвлөмжүүдийг бол дээд удирдлагуудад бол хүргээд одоо явна гэсэн одоо ийм одоо үетэйгээр одоо бид бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ агуулсад бол одоо мэдээж манай хамгийн одоо их хувь нэмэр оруулах хүнийг бол би удирдах гэж бодож байгаа. Маш их одоо бидэнд бол зөвлөгөө тэр бүр одоо тэр том асуудлыг маш томоор харсан ийм одоо зөвлөмжүүдийг бол одоо өгч ажилладаг шүү. Тийм учраас цаашид ч гэсэн та бид бол хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий гэдгийг хэлж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа.